Сайн байцгаана уу? Би эргэн ирлээ. Удаа хугацаанд бичлэг хийсэнгүү. Тэгээ та бүхэндээ өнөөдөр аимшигын өгүүлэг гэх шин дугаар оруулахаар боллоо. Өнөөдрийн унших гэж буй аимшигын өгүүлэг бол зохиолч Цай Ууган Баярын бүтээл болох мессеж өгүүлгийг бэлэглээ. За тэгээд өгүүлэгэндээ орцгоё. Тогтвол салхитай зуны хин шөнө намууны гар утасны мессежний дохиод угарч түүнийг хар тарсан зүуднээсэн сэрээжээ. Хувийн компани нэгтлэн бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж явуулсныг нь тааж адан утсаа дэлгэж үзв. Өөхөх өдрөө хүлээх ямар байна да. Үхлийн үнэр, үхлийн амт, үхтэл чинь болох өдөр ирлээ. Адгуус минь. Намуу хэдийн нойрмог байсан ч өөрийн занал хийсэн энэхүү мессежийг маш сайн уншиж ойлгов. Сэтгэлэнжийг үсээд явчихсан тэр. Өөрийн 4 цагт өгөж байхад хэн нэгэн найз нь өөрөөр нь ингэж муухай бүдүүлгээр тоглоно гэж баймааргүй санагдана. Ингээд намууны нойр айснасаа болоод бүр мөсөн холжиж орхиод орон дээрээ өндөж суулаа. Тэрээр уг мессежийг ямар дугаараас явуулсныг нь мэдхээр утасныхаа дүрсийг доош нь гүлгэж харав. Санаа нойронгүй. Ямар ч дугаар байхгүй байна. Үгүй энэ ядаж ямар нэгэн дүрсэн тэмдэглэхэж байхгүй байх шүү дээ. Ямар хараал эзэн өөдөө зөлг нь ганц би эмэгтэй рүү ийм мессеж явуулж зугаагаа гаргадаг байна гэсээр намуу унтгаар буцаж ивтлээ. Гэвч түрүү жиг шиг гүн нойронд автсангүй. Хамаг оюун ухаан нь таагүй бодлуудаар дүрж өөрийг нь занал хийх ямар хүн байж болохыг сэтгэлдээ дунгаасаар ирлээ. Намууны утасны энэхүү мессеж ирж буй дохо чимээ аниргүй харанхуй гэрт дахин гадлаа. Намуун дав хийдэл зочихон тэр бас хин вэ? Ари саяны нөгөө тэнийг амтэн чинь дахиад л занал хийж байгаа хэрэг биш байгаа да хэмээн бодсоор намуун уцаа дэлгэж үзв. Өөхөх өдрөө хүлээх ямар байна да. Үхлийн үнэр, үхлийн амт, үхтэл чинь болох өдөр ирлээ. Адуус минь. Зөлөг дахиад л эн чинь намайг харин яадаг новшгүй. Дугаар нь гардаггүй утаснаас намайг дарамтлах шаардлага энд хүнд байдаг юм бах та. Сүүлийн 2 жилийн туршид ганцаараа амьдрах болсон намуу анхудаага л инхүү өмжих үзэж айн сандарч байгаа нь энэ байлаа. Түүний нүдэнд бүр нулимс зээлгэнэ тэр. Инхүү намууныг уг мессежний учрыг олж амжилгүй яагаа мэдэхгүй байтал дахиад л өнөх мессеж ирхэн тэр. Дугаар нь гардаггүй утаснаас нэг янзын занал хийсэн мессеж дахин ирсээр. Намуунд хэлсэнгүй хэсэг хугацаанд тэнэгэлзэж байснаа шуудхан утсаа аваад унтраалаа. Буцаа хаягүй муу ёрын мессежнээс болоод намууны нойр хөрсөнгүй. Хамаг бие сэтгэл нь тэр аяараа айц давтан түүнээсээ болоод бүр дагжин чичирч. Тэрээр хэдийн унтахыг хүссэн ч чадсангүй. Элдвийн муу ёрын бодлоод араараасаа хөвөрсөөр байтал үүр цаажээ. Нарны гэгээ тусч харанхуй арилаад ирэх үест намуу сайн нэг хагас дутууд авчраад орноосоо бослоо. Шөнийн мессежний занал хийлээс болоод дутууны ортой хонсон уужраас нүд нь улааж царайн цонхижээ. Намуу уцаа хасах гэснээ эргэлзэж түргүүлэхээр шийдээд уугалахын өрөөнд явж орлоо. Тэрээр толинд өөрийгөө хараад цочих шиг болов. Би чинь ийм ядруухан тоожоогүй хүүхэн билүү? Үгүй. Би ийм царайтай хүүхэн биш. Энэ зүгээр л ядарснаас болоод өөрийгөө ийм сүр сүлдгүүгээр харж байгаа биз. Намун өөрийгөө инхүү бодлороо тайвшруулад хүйтэн усаар нүрээ маш хүчтэй үрж угаалаа. Овоо сэрэг шиг болгон тэрээр өөртөө өглөөний цай бэлтгэж завцсангүй. Уг нь намун ажилласаа хозорж байсан ч хамаагүй өглөөнийхэн цаг заавал гэртээ уухад гардаг билээ. Гэтэл энэ үзүр намууны энэхүү бичигдээгүй хууль ямар ч торох юмгүйгээ зөрчигдөх нь тэр. Магадгүй тэрээр хоол идэж цай удаг гэдгээ хэсэг хугацаанд мартчихсан бололтой. Түүнд үнэнтэй л хийх юм болцсонгүй. Ажиллаа явах гэтэл цаг хөвгүй эрт байна. Яг одоо гараад очлоо гэхэд лавл 3 цагийн дараагаас ажилчид цуглаж эхэлнэ. Жижүүрээс өөр хийж байхгүй. Эзгүй ажлын байранд очиод яах ч юм бэл. Тэгэж хүмүүс намайг шүнжин шоудаж гадуур хоноод ирлээ гэхэн дамжиггүй. Намун ийхүү яахаа мэдэхгүй тэнэгэлцээр буудан дээр хэсгсв. Тэрээр шийдв бололтой гартаа хатгсан Моторола маркийн утсаа дэлгээд асах товч сурыг дарлаа. Намууны гар утастай ажиллахад бэлэн болжээ.
Шөнө ирсэн мессежүүдийг цөмийг нь устгаж аваад санаа намрах шиг болсон. Намун ажилдаа явахаар шийдэж алх хурхан ондилоо. Цэвэрлэгчин гудамж шүүрдэж буй шир хийсэн чимээ үйлдвэрийн яндангийн дуутай хоршиж хаа нэгтээ хурдлан өнгөрөх машины дуу амьдрал эхэлж байгааг гэлтгэн. Намун өнгөрсөн шөний занал хэлийг бүр мөсөн мартахаар шийджээ. Зүгээр л хин нэгэн утас андуураад игсэн биз. Түүнээс биш намайг ер нь хэн яасан гэж ингэж занал хэлж байгаа. Бүх юм хэвэн байна. Ажлаасаа хийгээд амьдрдгаар амьдраад явхад болно. Намууны энэ бодол нь түүнийг тайвширхад төргөө боллоо та. Энэ өдөр намуу ажилдаа хамгийн эрт иржээ. Жижүүрэн түүнийг ийм эрт ирж байгаад гайхав бололтой. Нэг том арснаа цоочтой өрөөг нь онгоолгож өглөө. Өөрөөс нь өөр хинч авахгүй байгаа намууны ажлынхын өрөөнд гих гар утасны дуу хахан хадлаа. Өөрийгөө овоо тайвшруулад байсан намун огл өсөрдөлцөж уцаа нэгэд харлаа. Дахиад л өнөө уурч шүний мессеж дугаар нь гардаггүй тэр утаснаас ирсэн байгаа тэр. Өөхөх өдрөө хүлээх ямар байна да? Үхлийн үнэр, үхлийн амт. Үхтэл болох өдөр ч нэрлээ адгуус минь. Энэ мөртийг уншаад намууны өгөөд сүрэх шиг боллоо. Бурхан гэж энэ одоо хин юм болоо? Химэн амандаа үгсээр намун гар уцаа салгаж орхив. Тэрээр дахин уцаа хасаахыг хүссэнгүй. Зүгээр л олон хүн божигнолцсон хөгжилтэй сэтгэл тайван байх орчныг хүсэж байлаа. Ажлынхаа том өрөөнд ганцаархнаа байгаа бүсгүй сэтгэл хямарч нойрон хүрэх шиг болоод ширэн дээрээ гараад ирлээд яахаа мэдэхгүй тэрийг хэвдлээ. Намайг хэн ингэж дарамтлаад байгаа юм болоо? Химэн гүйрж байтал ажлынхан цоврон ирцгэв. Ажлын өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж удалгүй хоолны цаг болж нэг өрөөнд хамт ажилтдаг 6 бүсгүй өрөөндөө хооллохоор боллоо. Намун уцаа хасаасанчгүй өөрийнхөө суудаг ажлын ширээн дээрээ хөсөр өрхөд өрөөний голд байдаг. Том дугуй ширээн дээр ажлынхантайгаа зэрэгцэж суув. Түүнд хоол идэх өчүүхэн хүсэлж байхгүй байсан хэдий ч өмнөө байгаа тавгтаагаас хоолоороо өөрийгөө хүчлэн арай ядан давулж байгааг хамт ажилсагт нь харин анзаарсангүй. Дууга хурааж бөхөмдөл болон сууж байсан намун өөрийн ирэхгүй дагжин чичирч ээж минь хэмээн дуулдах төдий шивнэлээ. Намууны хамт ажилдаг хүмүүс түүн рүү айхсан харцар ширдэж нэг нь бүр тэсцсэнгүй бололтой. Яагаад мессеж ирээд байхад утсаа үзэхгүй байгаа юм бэ хэмээн их болгоомжлонгүй өнгө айстаа суугаад авав. Харин намун энэ асуултанд хариулсангүй. Гар утас руугаа цогцос арсан юм шиг хайж учимдан харцаар нүд сарлалгүй ширтэж байснаа. Миний утсыг хэн асаачгаа хэмээн арай ядан дугарлаа. Намууны хамт ажилдаг хүмүүс чухам юу болоод байгааг ойлгохгүй димэл нэг рүүгээ асуусан харцаар гарна. Намун утсаа утсангүй харин мэгшин уйлж эхлэв. Уг нь би утсаа унтраачихсан штэ. Та нар яагаад асаацсан юм бэ? Намууны энэ асуултад хариулах хүн олдсонгүй. Бүр зарим нь бие засах нэрэдлэр өрөөнөөсөө гарч явцгаалаа. Намун ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй байснаа сууж байсан сандал дээрээсээ арай хин өндөж услаа. Тэрээр айснасаа болоод бүр хөшчихсэн байх нь антшгүй байгаач. Намун мессежний талаар ажлынхандаа юуж ирсэнгүй. Бас ундарсан байсан утас өөрөө хасаад мессеж ирсэн гэхэд хинж идэхгүй нь мэдээж. Тэгэж ажлынхандаа хамаагүй өөрийнхөө утсанд ирсэн мессежний талаар ярьж залгаах нь дэмээгэж үзжээ. Намууны ухаан санаа ажиллаа ихэд юр дөвлөрч чадахгүй. Зөвхөн занал хийсэн мессежийг бичсэн эзэн хэн болохыг эргцүүлнэ. Дээрх явдлаас хойш хэдэн өдөр өнгөрчээ. Намууны утсан занал хийсэн мессеж энэ хугацаанд үе ирсээр байсан бөгөөд тэрээр түүнээсээ болоод ажилласаа хэд хоногийн чөлөө авсан байлаа. Тэрээр учир шалтгаангүйгээр дарамтлуулсан байдлаас салахын тулд утсаа гэртээ орхиод найзуудтайгаа амралтанд хүртэл явсан хэдий ч огтхонч тайвшраагүйгээр барахгүй амралтын газар ухаан алдаж унаад хамт явсан хүмүүсээ бүр сандаргаж орхижээ. Намун гар утсаа барагтайл бол асаахаас татгалзах болов. Гисэг хэдий ч бүр яалчгүй гар утас салгалсан хойно ч гэсэн утас нь өөрөө асаж өнөөх занал хийсэн мессеж ирэх нь хэвийн үзэгдэл болжээ. Ингэсээр намун аргагүй тэсвэр алдаж өөрөн телефон утасны компаниудаар очиж шалгуулсан. Манайд яг ийм байдлаар дугаар нь услах үйлчилгээ байхгүй. Өөр компаниудаас лавл гэсэн хариу өгсөн аж. Ингээд намун аргагүй цагдаад хандсан ч занал хийсэн мессежний эзнийг хинбэ гэдгийг тогтоож чадсангүй. Ядгаад намун өөрт нь
намайг дарамтлаад байгаа этгээд энэ л болов гэд таамаглаад хэлчих ганц ч хүн байсангүй. Ингэсээр эцэст нь намун энэ мессежинд ач холбогдол өгөхгүй байхаар хатуу шийджээ. Өөрийг нь занал хийлээд байгаа ч гэсэн үүний хэрэг дээрээ надад халдаж гай болоод байгаа юм байхгүй гэж өөртөө хэлээд баг чадвай тайвшрахыг хичээлээ. Өөхөх өдрөө хүлээх ямар байна да? Үхлийн үнэр, үхлийн амт, үхтэл болох өдөрч нэрлээ. Адгуус минь. Намун гэдийн танил болсон энэ мессежийг авангуудаа өөдгөө новшоо чи тийм сүрхийн юм бол гараа тэр тэгээд надтай яриач хэмээн гар утас руугаа хоолойныхын чалаар тэс рүү алдан бахирлаа. Энэ мөчөд үдшийн бүр их болж байсан бөгөөд намун урдын адил гэртээ ганцаараа байлаа. Гэрт чимээ аниргүй намжин байх бөгөөд энэ байдал нь намунд яг л хааныг тэгээс үхэл ирээд өөрийг нь авч явах нь гэмээр сэтгэл төрүүлэх шиг. Гэтэл тун удалгүй энэхүү намжин байдал төгсгөл болж намууны гар утсан дуудлага ирж хөгжим хангиган тэр. Сүүлийн өдрүүдэд намууны утсан дуудлага ирэхэ болоод удаж байгаа билээ. Учир нь тэрээр өнөөх муу ёрын мессежнээс болоод ихэнх хугацаанд уцаа салгаж байсан. Тийм болохоор намууны гар утсанд ингэж дуудлага ирэх нь их сонин үзэгдэл боллоо. Ойр дуурайгүй уцаа гинэд ингэж дуугархад нь намун ихлээ зочсон хэдий ч тэр доороо тайвшран өөрлөө хэн залгаж байгааг мэдхэр дэлгэц рүү харав. Гэтэл гар утсанд ирж бай дуудлага гардаг жижигхэн электрон самбарт нь ямар ч утасны дугаар харагдсангүй. Хэн нэгэн намуун руу дугаар нь гардаггүй утаснаас залгаж байх нь тэр. Намуун энэ дуудлагыг өнөөх мессежтэй холбож бодоод ар нурууныхны хөдөнхөөс асгарах шиг болов. Гисэг идэж тэрээр энэ бодлосоо даруухан татгалзаж амжив. Зүгээр л миний утас эвдэрч гисэн байх. Эсвэл өөрөнд телефон утасны компанид асуудал гарсан биз. Хэмээн өөрийгөө хуурсаар хэсэг тэнэглэж байгаад утсаа авлаа. Байна уу? Хэн бэ? Намууны энэ асуултын хариуд хэн нэг нээж хэрсэн мухаа хүржигнэх мэт дуун гарснаар нэг эрэхтэй сөнгөнсөн холоогоор ярихан тэр. Надтай ярихыг хүсэв. Чи хэн бэ? Өөхөх өдрөө хүлээх ямар байна да? Үхлийн өндөр, үхлийн амт, үхтэл болох өдөрч нэрлээ. Адгуус минь. Энэхүү жихэрсэн муухай сөнг холоогоор ярьж байгаа үл таних хэрэгтэй. Өнөөх мессежээр дарамтлалтыг итгээд мөн байх наа гэсэн бодол төрмөгцсөн намуу хуурдхан шиг утсаа салгажглаа. Тэгмэс дахиад мессежний хонх дуурхан тэр. Өөхөх өдрөө хүлээх ямар байна да? Үхлийн үнэр, үхлийн амт, үхтэл болох өдөрч нэрлээ. Адгуус минь. Намун өөрийн ирэхгүй гиншин уйлж гартаа хатгаж байсан утсаа хан руу хамаг хүчээрээс авч орхилоо. Чулуу ханад шидэгдсэн утас бод үсрэн хідэн хэсэг болсон ч гэсэн гол их биений ажиллагаатай үлджээ. Утсан дуудлага ирэх хонх дахин дуурав. Намун яахаа мэдэхгүй шалан дээр өвөрхөн суугаад уйлж байснаа тасралтгүй дуугарсаар би дутуу идэрсэн утсаа очиж авлаа. Өнөөх л саяны дугаар нь гардаггүй үл мэдэгдэх дуудлага. Намун тэссэнгүй утсаа шүрж аваад "Новшоо, чи тэгээд надаас юу хүсэвэ? Би энд байж л байна. Тийм сүрхийн юм бол ирээд намайг тэгээд өхүүлээчтэй" хэмээн хашгирлаа. Үүний хариуд өнөөх чигэрсэн сонг холоотой эрэхтэй шивнэгнэн ирэв. Өөхөх өдрөө хүлээж бай. Чамд үхлийн амтыг гэтрүүлэх болно. Адгуус минь. Тэнгэр минь гуй. Чамаас чи хэн юм бэ? Намайг мартчихаа юу? Гуйж байна. Намайг 5 орхилдод өхөө. Гуйж байна. Би чамд гай болоогүй штэ. Адгуус минь сонсчээ. Хөршийнхөө анхныг хоолойг хутгаар ирч. Тэгвэл амьд явах нэг чинь тааварцсан. Муу галзуу солиотой гаш донтой нүвш чамайг цагдаад орж өгөн шүү. Дахиад тэлий. Адгуус минь. Хөршийнхөө анхныг хоолоогоор нэрч. Тэгвэл амьд явах нэг чинь тааварцсан. Өөдгөө анти минь тэр чин дөнгөж 6 настай штэ. Намуунагийн ийхүү хашгирч хэлсэн үг маш ихээр цөхөрж байгааг нь илтгэж байна. Намуунагийн ийхүү хашгирч хэлсэн үг маш ихээр цөхөрж байгааг нь илтгэж байна. Дараа нь чухам юу болсноо ч намуу мэдсэнгүй. Нэг л мэдхэд тэрээр гартаа байсан утсаа бүрч өөж үгүй болсон өөрөлдөн дэвсэж байгаа нь тэр. Гэрт дахин чимээ энергүй боллоо. Айдас төгшүүр намууныг эзэмдэж хоёр өрөө байрных нь нөхсөв болгонд нь чөтгөр ороод үрэлжсэн мэт таагүй орчин үсгэн тэр. Намун вайшингийнхан болон дуруугаараа наалдаад өвдгөө нуглан нүүрээрээ гараараа дарж шалан дээр хэсэг суув. Намун айд сандарснаасаа болоод ухаан нь балардаж орон гарan байдалтай болчихжээ.
Одоо уцаа өвчихсэн юм чинь энэ муу занал хийсэн гаш донтон намайг яахыг нь харъя л та. Яаж чадахгүй юм чинь намайг хаанаас гэж олох вүлээ. Намууныг энэхүү бодлоог үйзэж амжаагүй байхад нь гэнэт гэрийнх нь хаалгыг нүдэх чимээд уулдлаа. Намуун гэрээний үүдэнд хэн нэгэн ирчгээд додгошоо орохыг хүсэж байна. Ямар ч тач үүдэнд хинч байлаа гэсэн тэр хүнд өөрөө хэрэгтэй байгаа гэдгээ намуун мэдрэх шиг болов. Тэнгэр минь. Арай сая нөгөө сөөн холоод биш байгаа та. Утас минь холбогдохгүй болохоор үүдэнд хүрээд ирж гисэн юм болов. Тэнгэр минь, битгийл тийм байгаасай. Би юу н яасан юм бэ? Намайг ямар нүгэл хийсний төлөө энэ нүндэл таних хэрэгтэй ингэж дарамтлана вэ? Би яагаад ч хүш үү? Бас хөршийнхөө охины хоолойг хэрчгэн шүү. Хөршээлээ инхримаа чинь дөнгөж 6 настай шүү дээ. Яагаад заавал би түүнийг алах хэрэгтэй болдог юм блэ? Намуун энэ бүх асуултыг өөртөө тавьсаар өөдрүүгээ зүглэн 1-2 гიშгэлв. Намуун хаалга руугаа бүр тэгтлээг төгсөнгүй. Хэдий үүднийх нь өрөөний гэрэл асаалттай байгаач гэлээ харанхуйд яваа хүн шиг ханаа налан маш удаанаас алхаж байсан. Намуун үүднээсээ 6 орчим алхмын зайдаа зогсоод чанга дуугаар "Хинбэ?" гэж асуув. "Намуунаа ихчээ, би инхримаа байна. Танд хурц иртэй худаг байна уу?" "Бурхан минь, чи хутгаар яах нь вэ?" Намуунаа ингэж хэлээд өнөөх түрүүний уцаар ирсэн сөнгө олоотой ирийн хөршигэн охины хоолойг хутгаар хэрч тэгвэл амьд явах хоногийн чинь та уртсан гэсэн үгийг саналаа. Намууны асуултанд инхримаа охин хэсэг хугацаанд хариулахгүй байж байснаа. "Тэгээд танд удаг байхгүй юм уу?" "Байхгүй охин минь." Охины учир битүүлэг санаанд оромгүй асуулт басгүй өнөөх өөрийг нь занал хийлэгч этгээдийн хэлснийг бодон түгшсээр намуу хаалгаж тайлж өгсөнгүй. Уг нь тэрээр хөршигэн бяцхан охин инхримаатай маш дотн байдаг хэдиж энэ удаад түүний гэртээ оруулахыг хүссэнгүй. Яагаад ч юм инхримаа охины энэ үг түрүүчийн занал хийлэгч этгээдийн хэлсэн хоёр урд хожид ямар нэгэн зүйлийг санагдуулаад байгаа шиг. Гэхдээ чухам яг юу вэ гэдгийг намуу нэрлэж чадахгүй байлаа. Энэ шин намуу бүх өрөөнийхөө гэрлийг асаагаад том өрөөнийхөө бууланд нуруугаар ханаалан сууж өөрийг нь занал хийлэгч үйл таних хэрэгтэй. Чухам хэн болоод ингэж уугуугаар өөрийг нь зоож байгаа тухай бодлоо. Ёстой л нөгөө бодоод бодын шир дөрөв гэдэг шиг түүний санаанд олигтой учир шалтгаан орж ирсэнгүй. Энэ шин намун 50 амарч чадсангүй. Жаахан дуу хийх болгонд өөрийгөө ямар ч эсрэгөцөл үзүүлж чадахгүй инхримаа охиныг тарчлаан зовоож том болиусан хутгаар хоолойг нь ирчиж байгаагаар харгаж цус годгодон үсэрч жаахан охины амь тавинд хижилж байгаа нь тодостод харагдахад намун зүүднээсээ зочин сэрэв. "Тэнгэр минь, ямар муу ёрийн зүүдэн гэж чинь вэ? Химээ дөнгөж дуулдах төдий шивэнсэн болов." Түүний нүрээр хүйтэн хөс дааварлаж хамаг биеийн салган нь чичирж байлаа. Ойр ганцаархнаа 2 өрөө байранд шөнийг өнгөрүүлж буй намун айдсаа үргэхийн тулд зурагтаа үрдэл асааж хүүгэлтэй кино үзэх аж. Гэвч саяын тэрхүү муу ёрийн зүүдэн санаанаас нь гарсангүй. Басгүй өнөөх сөөн хоолойтой муу ёрийн занал хийсэн ирийн "Адгуус минь" гэж ирэдэл өөрийг нь занал хийсэн тэр муу бүх хүсүүд нь бүр санаанаас нь гарахгүй болоод сэтгэлд нь хоншиж гоё үгэлтэй ашгүй тэгсхийгэр байтал үрд сайж намууны сэтгэлд татсан айдсын манан багаар арилж эхэллээ. Намун уцаа юучгүй өөрүүлж хайсныхаа ачаар хэдэн өдөр хэн нэгний сүрдүүлгэн үг сонсолгүй сэтгэл амар явжээ. Ажилдаа чиргэж орохоор олж гар утасныхаа хуучин дугаарыг мартаад шинийг авахар шийдэв. Ингээд намун даваа гарагийн өглөө Mobicom корпорацийн дугаар борлуулах хэсгээр очиж шин дугаар шинэ гар утас сонгонгоо. Намууны сэтгэл 50 айж түгшиж байсан үетэйгээ харьцуулбал жаахан ч гэсэн аз жаргалтай байлаа. Одоо дугаараа сольжиж байгаа юм чинь тэр муу гаж донтой сонг холоотой хэр намайг занал хэлж чадахгүй хэмээн бодсоор шинэ гар утсаа асаалаа. Энэхүү дөнгөж утсаа атсаа нэгмэц дуудлага ирхэн тэр. Өнөөхөл дугаарын нууцтай дуудлага намаа нэгэ тэл цус аварчихсангүй. Түүний хамаг бин салгаж дуугарч чадахгүй. Хоолой чичирхэлээд өөдөөс нь харах лангууны сан сууж байгаа гар утасны хулдагч руу айсан нүтэр ширтэн гарав. Өнөөх нь нэлээд гайхсан байртай харж байснаа өмнөх ажлаа үргэлжлүүлэн
хаа хамаагүй хүмүүстэй ярилцаж нам уныг авч хэлцсэнгүй. Нам ууцаа авсангүй. Тэр жухам яагаа мэдэхгүй байсаар нэг л мэдгэд гэрээхэн зүг алгаж. Энэ үед ч гэсэн нам уны гар утас нь дугарсаар. Нөгөө сонгол очин байхдаа гисэн айц санаанаас нь гарахгүй байгаа. Намууны ар нурууных нь хөдөнгөөс асгарч байлаа. Тэнгэр минь хэрвээ үнэхээр нөгөөх чинь муу юм бол яагаад тийш шуудхан ингэж залгадаг байна? Юу н биш байлаа ч гэсэн намайг өөрийнхөө утасны дугаарагт цээжилж амжаагүй байхад хин ингэж удаанаар дууддаг билээ. Намуу яагаад гэсэн асуултыг өөрөө дахин тавьж гар утас руугаа гүлээсэн нүд ирширдэж маш удаанаар алхаж байлаа. Ингэсээр эцэст нь тэрээр утсаа авч намууны хоолой чичирхэлж ойлгохтойхон дуурч чадсангүй. Байна уу? Чи юу? Адгуус минь. Надаас ийм амархан салчихна гэж одоо юу? Өөхөх өтөр чинь хаяанд ирлээ. Хөрших охины хоолойг хутгаар ирч. Энэ чиний амьд үлдэж болох цорын ганц зам. Тэнгэр минь чамаас гуй чи хин юм бэ? Над руу дахин битгий залга. Би гуйж байна. Инхримийг ал. Өөрийнхөө амийг аварч үлдэхийн тулд охины хоолойг хутгаар ирчүү. Эсвэл өөрөө үхлийн муугаар үхмээр байна. Гуй, яагаад заавал би энэ хоёр сонголтын аль нэгнийг сонгох хэрэгтэй гэж? Үхлийн амтыг мэдэр адгуус минь. Үхтэл болох өдөрч нэрлээ. Намуун дэсвэр халдаж шинэхэн авсан гар утсаа зам дээр хаг шидчихлээ. Тэрээр гудамжны сандал дээр хааш яаш суусан болж ихэр татан уйлж байлаа. Хажуугаар нь зурж өнгөрөх хүмүүс түүн рүү галзуу солиотой эсвэл согтуу өмнө рүү харж байгаа мэтэр сэжиглэнгүй хяласаар холоор өнгөрөх гэж. Уг нь намуун гэртээ нэлээд ойрхон ирчихжээ. Гэвч түүний уян ухаан өөрийгөө хаана яваагаа ч мэдэхгүй байлаа. Түүний толгой зөвхөн би амьд үлдэхийн төлөө яагаад заавал инхримийг алдаг вүлээ гэсэн аимшигтай шаналгаатай бодол эргэлцээр. Хичнээн цагт суусан буу юмэд харуу бүрий болж ихсэн хэн мөчөд намуун жаахан сэхээ аваад хажууд нь хин нэгэн зогсож байгааг мэдрэв. Нүрээ дараа нь доош тонгоогоо сууж байсан тэрээр цочин өндийлв. Өөрийн өмнө хин зогсож байгааг хараад гайхан балмагцсан намуун чи чинь химэн дуулдах төдий шивнэд үгээгүй зэлгүй хөшиж оршихын тэр. Намууны уйлсандаа бэлцэж айж сандарсан нүд рүү инхрима охин ширтэн зогсгооч. Үсээ хоёр хуваагаад боожгсон цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд цамцтай жаахан охин намууны хажуунаас холдохгүй зогссоор байгаа хэдэж юугүйч хэрсэнгүй нэлээд удлаа. Намууны энэ мөчөд инхримаг харсан аргагүй барьж залтаж яах ёстойгоо юу ярихаач мэдсэнгүй. Гэтэл инхрима намруун руу ширтэж нухацтайгаар ширтэж байснаа төрүүлж амъялаа. Намана ихчээ юугээ миний дөө чи энд юу хийж байгаа юм бэ? Намана ихчээ танд нэрээ гур зэт утга байхгүй юм. Чи чинь юу асуух нь энэ вэ? Байхгүй мэдүү. Байхгүй гэж чи хэд хэлүүлэх гэсэн юм? Эсвэл үхмээр байгаа юм уу? Эндээс зайлч муу тамийн сүнс минь. Энэ үгээ намуу маш чангаар хашгиран хэлжээ. Тэрээр үнэхээр бие ярьж чадсангүй. Маш ихээр бухимдаж байлаа. Инхрима охинч намууны гинтийн огцсон уурнаас айснаас уу ямар тааж орц руугаа гүгээд орчихлоо. Инхрима чангаар цорхрон уйлж өөрт нь туслах хэн нэгэн байгаа эсхийг хайж олох гэсэн мэт тэрэгэн дорноо гаргаж. Гэвч хинч түүнийг өрөвдсөн харцаар харсангүй. Зууны шүн үлж намуун гэртээ орч чадахгүй орцныхоо үүдэн дээр гараа хэлхэндээ зүрүүлэн нааш цааш олгосоор. Намууны сэтгэлийн мухарт хүртэл шингэсэн гэлтэй өнөөх занал хийлэгчийн сөн кол чихэн сонсогдох шиг болж магадгүй. Ард нь ирчгээ зогсож байгаа ч юм билүү гэсэн бодлоор өөрөө ирэхгүй иргэн гарна. Цаг явсаар нэг л мэтгэл шүн дундулж байгаа. Намуун ингэсээр ямар гадаа хонолтой биш гэж бодоод гэртээ онохор шатаар өгслөө. Ганцаархнаа амьдардаг хоёр өрөө байрныхаа хаалгыг түлхүүртэн онгойлмогцсон. Үүднийхээ өрөөний гэрлийг асаав. Түүний гэрийн энэхүү ямар ч чимээ аниргүй орчин өмнө маш сайхан амралт болдог байсан бол одоо чөтгөрийн үүрэнд ороод ирчихсэн мэт айц төрүүлхэн тэр. Намууныг дөнгөж том өрөөрөг ороход энэхүү хараас нь хэн нэгэн хаалгыг тогшов. Энэ шүн дунд хэн байдаг байна гэсээр намуун хаалга руугаа төглөө. Магадгүй хин юм сонсов гэж утсан хэдий ч хаалга тогших чимээ дахин сонсогдсноор намууны эргэлцсэн бодлыг бүр өмсөн байхгүй болголоо.
Хинбэ? Намуунаа ихчээ. Би инхримаа байна. Чи яах вэ? Надад хурц зэртэй годог байхгүй. Чамайг дахиж ингэж асуухад ирэх юм бол аав ээж хоёр чинь хэлээ шүү. Явж гунд. Чам шиг юм жоохон хүүхэд энэ харанхуй шүн болсоох байна. Айлын хаалга тогшиж болдоггүй юм. Би танаас удаага асуугүйгүй. Тэгэд яах гэсэн? Тантай нэг хүн уцаар ирээ гэдэг. Энэ үгийг сонсон Намууны зүрх пал хийгээд явчихсан тэр. Арай нөгөө гэсэн бодол Намуун төрж тэрээр хаалганаасаа хэдэн алхам ухарлаа. Намуун инхримад ямар ч хариу хэлж чадсангүй. Айцнаасаа дагжин чичирч шорууг нулимс гацрын даган урсав. Гэвч хэсэг хугацаа өнгөрөөд дахиад л гэсэн хаалга догших чимээ үргэлжлэлээ. Намуунаа ихчээ, хаалга тайлаарай. Тантай хүн уцаар ирээ гэдэг. Инхрима чи яв. Гуйж байна. Би одоо хинтэй ч уцаар ирэхгүй. Яв, дуулуу чи. Нанаас яв. Хинч байлаач гэсэн би наа уцаар чи ярихгүй. Инхрима охин энэ үгийн хариуд юуж хэлсэнгүй. Чимээ анаргүй байдал 1 минут эртээ үргэлжлэлээ. Ингэсээр эцэст нь Инхрима гэрээхэн шаахыг чирэн буцаж алхах чимээ хаалганы цаан сосгдож хөршийн хаалга хаагдах чимээ үргэлжлүүлэн дуулдав. Үүнийг сонсон Намуун хагас дутууд авширсан боллоо. Ямар гэж муу ёрын болоод байна гэж. Тэр өөдгөө занал хэлгч сон голоо тэр намайг хааж явсан яг сүүдэр мэд дагаж бүх хүллийг минь хянаж байгаа хэрэггүй. Бурхан минь би юутай учрах нь энэ вэ? Хин нэг нь надад туслаач. Намуун өөрөө өөртөө хийхүү болоор ярилцаж өөрт нь авралынхан гарыг сунгах хин нэг үг хөлих ач. Хардарсан зүуднээсээ өөр ямар ч үзэгдэлгүй муу ёрын харанхуй шүн ашгүй. Намууны ард үлджээ. Өглөөний нарны туяа оршлон гэрэлтүүлж шууд ширгэнэсч сүү аваарай гих худалдаа ачны баргил холоо амьдралын шинэ өглөө эхэлж байгааг илэрхийлнэ. Намуу унтсан унтаагүй хоёрын хооронд хамаг биеийн хөшөөд муухай царайлсан хүн угаалгынхан оройроо говийн зүглэлээ. Тэрээр яг л нөгөө дудуу алсан могоотой өөрийгөө зүрлэж өрөвдөх шиг болов. Угаалгын өрөөнийхөө гэрлийг асааж крантаас суллан бүлийн ус гоожууллаа. Тэгэд өглөө болгон харж нүүр амаа янзалдаг том толондоо өөрийгөө харав. Царайн цонхиж үс нь өрийн ширэлдээд баг зэрэг онохор дүүнүүд нь уйсандаа бүлцнийг хавтаад ямар ч сүр сүлтгүй нэгэн болж хөөрчээ. Сэтгэл тавгүй байдал тэр дундаа айдас гэдэг хүнийг яг л хатсан авч шиг юу ч биш болгочихдаг юм гэдгийг Намуун ойлгох шиг. Түүний царайд ямар ч баяр баясгалан амьдын голцог үгүй болжээ. Яг л бүх итгэл найдвараа алдаад үхлээ хүлээж байгаа хүн шиг тэм нэгэн дүр зургийг тэрээр толондоо дуссан өөрийнхөө тусгалаас олж харав. Тэрээр ийхүү толон туссан өөрийнхөө дүрс рүү нүүд саллахгүй ширтэж байснаа ярьж эхэллээ. Яасан ч сул дорой ядруухан болчихов те. Ингиж хүн дарамтлууж амьдын сүг болж амьдрснаас зүгээр өвчгдөх ч юм бэлүү. Гэхдээ л үхмээргүй. Би залуу хүн шүү дээ. Нөхөртэй, хүүхдтэй болмоор байна. Өөрийнхөө аз жаргалтай ертөнцийг би болгомоор байна. Гэтэл түүнээс урьдаад өгчихгүй яана. Тойл руугаа ширцээр байгаа Намуун ингэж хэлээд баргар царайгаа улам бүр барахыг харав. Хүнд ямар ч хаширмаар бэрэг зүйл тохиолдож байсан амьд явах хүсэл нь бөгдөггүй гэдгийг Намуун өөрөөрөө батлах шиг. Хацраа даган урсан ганц тусал нулимцаа арчсан Намуун яасан ч дуустдаггүй нулимстэй хэмээн өөртөө зориулж хэллээ. Ганцаардаж өөрийгөө өрөвдсөн бүсгүй тойл руу ширцээр гэнэт тэрээр толон тусч буй дүрсийг өөрийгөө биш байх хэмээн эргэлзэж эхлэхэн тэр. Нэг л өөрийнх нь дотор өөр хинийгэн орчход дайжигнаад байгаа юм шиг. Энэ мөчөд яг л Намуун өөрийгөө харах биш Намууныг хин нэгэн хараад байх шиг тийм мэдрэмж төрлөө. Намуун айж эхлэв. Энэ би биш байна гэсэн бодол нь улам идэгчж өөрөөсөө айж эхэлж бууга тэрээр мэдрэв. Энэ үед өнөөх өөрийг нь занал хэлгч сөн колотой ирийн намайг мартчихаа юу хэмээн удасны танаас их хэлж байсан чихэнд нь дахин сосгдлоо. Намууны энэ хэн бэ гэсэн бодолтой зэрэгцэн өнөг толон туссан өөрийнх нь дүрс нүдэн жартан нэмсгэлхэн тэр. Өөрийн тусгал болсон уг дүрс бүр хар сар бадал шүлдэн яр залхан нэнэгээд цулсолсон улаан хилээ гаргаж ирэн уруулаа шинэлмтэн толголоо. Намуу мэл гахаж цэлэх хөрөнгө ээж нь болов. Би өөрөө
Өөрийнхөө хөдөлгөөнийг хүртлэхийн чадгаа болж байгаа юу? Хэмээн айгын хажуугаар эргэлзэж байсан намун хазар уруулаасаа чимгэж үзв. Хазар нүржигээгүй уруулан жимээсээ хэмээр байхан тэр. Тэнгэр минь энэ юу болохын тэр вэ? Намун толон тулсан магадгүй өөрийнхөө төрснөөс хэмжээлшгүй ихээр айж байсан ч тэндээс нүднийхээ харцыг салгаж чадсангүй. Өнөөг толон доторх намууны дүрс баруун гараа өргөж хоолоогоо зүсэх хөдөлгөөн үзүүлв. Гэтэл яг энэ үедээ зэрэгцэн өнөөх сөн хоолойтой ир. Инхримагийн хоолой гэрч түүнийг ал чи улаад гус хэмээн шивнэлээ. Чи улаад гус. Намун хэдийн жигээ тагалсан ч өнөөх сон хоолойтны чи улаад гус хэмээх үг зурвацаар харин өнөөх толон тусан дүрс нь хоёр гараараа амаа таглаад бие замчин нээж байх нь үзэгдлээ. Намун нүдээ улам бүлтийлхэн харж хамаг биеийн салганаж буугаа үцгэд тэсвгүй бэрх байгаа бололтой. Гэтэл энэ үед гинт хаалгад өгч чимээ сонсогдов. Сөн хоолойтой занал хэлэгчрийн чи бол адгуус химээ тасалдгүй шивнэх үгсийн хажуугаар энэхүү хаалгад өгч чимээ маш тод дуулдаж байлаа. Тэгснээ хаалганы цаанаас намуна ихчээ би инхримаа хорцуудаг гэх үг дуултлаа. Намун нүдэн дээрээ газар босоод ирэх шиг болж ухаан балардан онов. Тэр хэдий хайж зочирцсноосоо болоод унсан хэдэж оюун ухаанд хэвэн ажиллаж өөрийгөө хөндлөнгийн нүдээр хараачих шиг хаалгад өгшөг чимээ сосогцоор гэтэл гинт гэрийн хаалганы төвчөнд торхийн молдорж нэгтгэн тэр. Инхрима өөрөө ингэж орж харж чадахгүй нь мэдээж тэгвэл хин нэгэн хаалгаа тайлж өгсөн байх учиртай. Гэхдээ хин юу болсон юм бүх мэд ямар тач инхрима гэрт нь орж ирээд шууд гал тогооны өрөөрөө очихыг намун мэдрэв. Намууны ухаан сэргэх нь битгээл уламбар балардаж бодит орчсноосоо холдсоор. Энэ үед түүний чихэнд өнөөх сон хоолойтой занал хэлэгчээр адуус минь өмнөх амьдралаар химээ шимдэг шиг боллоо. Хаан байдаг газар бүүмэд ямар тач намун чиг даасан гэрэл муутай өмхий хонглоор нэгэн ухаан алдсан хүнийг чирэн явж байлаа. Араасаа сэрч яваад тэр хүн эрэхтэй, эмэгтэй аль нь болохыг мэдсэнгүй. Учир нь тэр идэхэд цус нүчэндээ худгалж чад нүүр нь нийл шарах сорив болчихсон. Байх бөгөөд амандаа алж үржихүүлчихсэн гар хөл нүхлээтэй байлаа. Уг этгээдийг намун мөрнөөс нь нэг гараараа чирч яваагаа мэдээд өөрийгөө ямар их хүчтэйгээ гайхах шиг болов. Тэрээр өөрийгөө эрэхтэй хүн гэдгийг сая ойлгох шиг боллоо. Намун хэдийн өөрийнхөө юу хийж байгаагаа мэдэж харж хаагаач өөрийнхөө огтхон ч өдөрдөж чадсангүй. Яг л оюун ухааныг нь өөрөө автоматар ажилдаг нэгэн бие даваачаад суулгачихсан юм шиг. Тэрээр зөвхөн өөрийнхөө юу хийж байгаагаа л хөндлөнгийн нүдээр харангаа хаагач. Усны тусал шов хийн тусалж хаа нэгтээс хин нэгэн жаахан охины мэгшин ойлгох чимээ доолтно. Намун алгасаар тэрээр өөрөө энэ газрыг их л сайн мэддэг байх бөгөөд тэрхүү мэгшин уйлж байгаа жаахан охин туслах биш харин ч бүр зөөл дуусахаар шийдчихсэн мэт. Намун өнөг чирч байгаа хүний огтхон ч өргсөнгүй. Араасаа уугуугаар чирэн алгасаар. Гэхдээ тэрхүү чирч байгаа хүнээ өчигхэнж төдөж хайрлахгүй замдаа таралцсан чулуу төмөр сэлттэйгүр хүчлэн чирчээ. Намун өөрийгөө энэ хүнээр чухам яах гэж байгаагаа мэдэхгүй байлаа. Нэгэн томхон байшингийн хонгол болттой энэ газраар алхах тусам өнөөх бяцхан охины уйлах чимээ улам бүр тодоолдож байв. Охины уйлжвэн түүнийг дөнгөж 5 юм уу 6 настай ах гэх тамаглал төрүүлж байв. Намуу нэгэн жижигхэн төмөр хаалганы өмнө тулж ирлээ. Уг хаалгыг гаднаас нь хүнд төмрөөр даруулан төгччихжээ. Магадгүй энэ хаалгыг намун өөрийгөө төгцсөн байх хэмээн тамаглав. Тэрээр ямар ч хэрхэлцээгүй явж очиод хаалгыг тайлан дотгошоорлоо. Энд өнөөх мэгшин уйлах чимээ дөнгөж хажуухан дуулдаж байв. Намун ухаан алдсан өнөөх итгэдэг жирсээр энэхүү гэрэл муутай жижиг өрөөний болон руу зүглэн алглаа. Тэнд нэгэн жаахан охин чулуун шалан дээр өвдгөө дэврэн суугаад намуун руу айсан харцаар ширтэж байхан тэр. Намууны нүдний харц охиныхтой тулгарсан тэр мөчөд тэр охин таньдаг ч хүн шиг санагдаад авчихлаа. Охин намуунаас айн далчиж аава хэмээн аврал ирэн шивнсээр. Намуун тэр охин руу бүр дөхөж очсонгүй. Зүгээр л өнөөх чирч ирсэн ухаангүй хүнээ түүний өмнө аваачаад хөсөр орхив.
Тэгээд ухаангүй байгаа тэр хүнийхээ хүлээсийг хуурц иртэй утгаар тасалж суллаа. Тэгмэгцэн аль хэдийн зэгсэн болттой энэхүү жижиг өрөөний өөр нэгэн болон руу очиж савтай ус авчран ухаангүй байгаа хүний дээрээс цацав. Тэр ухаангүй итгэхэд эрэгтэй хүн байсныг намун саялан зарав. Тэр ухаан орж буй болтой би нүл мэдээ хөдөлж эхлэхэн тэр. Тэгмэгц намун халаацсаасаа нэгэн тариур гаргаж ирээд ухаан орж буй эрэгтэй суудсан тарж орхив. Чухам энэ үйлдэлийг хийхдээ намун өөрийнхөө гарыг ямар аимшигтэй том тэгэд бас хэлбэргүй бүдүүн уруудайг олж харлаа. Яг л алуурч нэг гэмээр. Намун өөрөөсөө хайж байлаа. Хараа би энэ эрэгтэйг алж байгаа нь энэ би биш байгаа да гэж бодон чихүүдсэн хэдэж түүнд зөвхөн харж мэдрэхээс өөр сонголт байхгүй аач. Би урд насандаа халуурч байсан юм байна гэсэн чихүүцмээр бодол намууны эрүүл ухааны аль нэгэн өнцгөөс шивнэн шиг боллоо. Намуун зүүдэлж буй эсвэл урд насныхаа амьдрал руугаа эргээд очижсэн хоёрын аль нь болохыг мэдсэнгүй. Ямар ч тач тэрээр сэрээд байдалтай эргэн очихыг хүсэж байсан ч чадахгүй байлаа. Бүх хэмиг хувь тавилангаар хавуулж харах ёстойгоо харж байгаа нь энэ юм байх гэсэн мэдрэмж намуунд төрөгөж. Бөөдгөр гэрэлтэй энэ чийг даасан умгар өрөөний хан, шал, зэрэг нь энэ тэндээ цусанд талтарчсан урагдж тасраад цус олсон хувцас хонор хаасаагүй хөлөрч гисэн байх нь тотхон үзэгдэнэ. Гэсэн хэдий ч намун энэ орчноос огтхонч цэвэрлсэнгүй. Энэ бүх орчинд яг л өөрийнхөө гэршгэ хандаж хаана юу байгааг сайдар мэдэж байх нь тэр. Айснасаа болоод бөмбөгөндөл жижиг жаахан охины намууны үйлдэлийг хянан нүд салгалгүй ширтсээр ухаангүй байсан залуу багаар ухаан орж эхэллээ. Өөрийг нь тарьсан тариа тэр залууг ухаан оруулсан хэрэг биш гэдгийг яагаад ч юм намун маш сайн мэдэж байна. Намун ухаан орж байгаа залуу охин хоёр руу ээлжлэн харснаа өөдрөө ирэхлээ. Тэрээр хаалгаа онголгоод гарахдаа үхлийн үнэр үхлийн амтыг мэдэрцгээ хэмээн жагарсан хоолойгоор хашгиран хэлв. Намун өөрийнхөө дууны өнгийг сонсоод маш ихээр хайнц очирдсан хэдий ч бодит байдалтай эргэж ирж чадахгүй л байлаа. Ингээд тэрээр гарахыгаа өмнө ингрийнхээ дотор төмөр хаалгыг гаднаас нь түгчлээ. Хүн төмрөөр дагуулж хэдэн давхар цоолжсноор хинч дотроос нь гарч чадхааргүй болов. Удалгүй намуу нэгэн шатаар дээш өсөж өнөө хүл таних залуу жаахан охин хоёрыг түгтсэн өрөөний харалдах дээд давхарт гарлаа. Энэ өрөө доор юу байгаа нь харагдаж болох үз торон шалтай юм. Өөрөөр хэлбэл түрүү намуу ухаан алдсан залууг чирч оруулсан бүдэг гэрэл жижиг өрөө төмөр торон таазтай ажээ. Гэхдээ энэ тааз шалнаасаа бараг 3 метр өндөр бөгөөд өрөөнд байгаа хинч гисэн төмөр торон таазанд яагаад өрөхгүй тодорхой байв. Намун бүрээс нь урагдсан түжлэгтэй зөөлөн сандал чирч ирээд доороогоо хоёр хүнийг чөлөөтэй гарч болох утсаар тухлан суулаа. 20 орчим минут өнгөрсний дараа түрүүний тариа хилэгдэх залуу бүр мөсөн ухаан орж. Тэрээр орчин тойрноо гайхсан нүдээр ширтэж шанаа дух зэрэг хэмзэглэн барьж үзэж буйна. Өвдөлтөө мэдэрч байгаа нь нэлтгий хаж. Сайн уу залуу минь? Намун өөрийнхөө жигэрсэн хоолоогоор сонсоод дахиад хэртгэхэн тэр. Намун өнөөг хэрн өөрийг нь олж хараагүй байгаа залуу руу энхүү хандаж эхэлжээ. Энэ үгийг сонссон залуу цочих шиг болж дээшээ гарав. Би хаана байна? Үхлийн амт, үхлийн үнцэн мэдрэх газар. Үл таних залуу намууны жихэрсэн хоолыг сонсоод аргагүй барьцаалтан сандарч та хэн бэ хэмээн арай ядан асуув. Үхэл бэлэглэгч там эсвэл Тэваачин тучих замыг чинь заагч бурхан чинь байна. Золбсго минь чи намайг сайн сонсч. Чамд гарах гарц байхгүй. Эндээс гарах гэж зугтах гэж яаж ч оролдоод нэмэргүй. Өөрөөр хэлбэл амьд гарах гарц чинь зөвхөн миний гарт байна. Үл таних залуу намууны сонгогдсон яриаг үргэлжлүүлэн сонссонгүй гарах хаалга руу очиод балбаж гарлаа. Наад хаалга чи яаж чичээгээд онголгож чадахгүй. Зөвхөн би хүсвэл наадахыг чинь онголгож болно. Залуу хараал тавин чичилж ханнуудыг тэмчиж байснаа түрүүнээс хойш огтхонч хөдлөхгүй сууж байгаа жаахан охиныг олж хараад цочихын тэр. Намуун сонгогдсон муухай холоогоор инээ талдлаа. Танилц. Төвний нэрийг Инхирма гэдэг юм. Энэ жил дөнгөж 6 нас сурч байгаа. Харин чамаа хэн гэдэг вэ залуу минь?
Намун өөрийнхөө ингэж хэлхийг сонсоод аргагүй сожирдог аж. Инхрима тэгээд бас хурцуудаг. Хөршаалын инхриматай яг ижилхэн чихэр горцсон хүүхдийг шиг нүдний харц гэсэн нэгдэж нам усэрч чадсангүй. Миний нэр чамд хамаагүй новшоо. Хамаатай. Чиний ихнэр чамайг хайрт минь 6 настай охин чинь ааваа гэж дуудахыг л би сонссон. Түүнээс биш чамайг өөрөөр дуудаж байсныг чинь сонсоогүй юм байна. Чи тэн дээрээ хязгаарч эргэж очмооргүй байгаа юм биз дээ. Золбсаг минь. Новш гэж надаар ер нь яах гэсэн бэ? Чамд мөнгө хэрэгтэй байгаа юм уу? Тэгвэл ав. Би хангалттай өгнө. Надад зөндөө мөнгө байгаа. Надад мөнгө хэрэггүй. Одоо зөвхөн чиний нэрэл хэрэгтэй. Галуудрах гэдэг юм уу? Сонсов. Би галаа байна. Одоо харин намайг эндээс гарга. Би чамд ямар ч муу юм хийгээгүй. Тийм биз дээ. Зүгээр л намайг явуулчих. Залуу ингэж хэлээд бөгшүүлэн ханиалгаж эхлэв. Чи надад муу юм хийгээгүй. Гэхдээ чиний амьдрал чинь надад таалагдахгүй байна. Галаа. Чи тэндүү аз жаргалтай амьдарч байна шүү дээ. Гэтэл би махаа зовоож байна. Чамаас ялгаатай юм надад юу ч байхгүй. Тэгсэх хэмнээл би зовоод. Би гэр бүлгүй. Мэдээ өрсөн цагаасаа л өсгөлэн гэж юу гэдгийг мэдэрсэн. Өвчтөө ээжийн анхтай хоолнд хор хийж халаад олдсон жаахан хоолоо ганцаараа иддэг болсон. Чи муу золбсог юу ч мэдэхгүй штэ. Юу ч мэдэхгүй. Намайг өсгөлөнгөөс өөрийгөө аврахын тулд ээжигээ амиар дэнчин тавьсныг чи мэдэхгүй. Чиний амьдрал чинь надад хамаагүй. Чи бөгч байна уу? Бурхан ч байна уу? Надад огтхон ч хамаагүй. Намайг яг ондоо эдээс гарга. Залуу ингэж хэлээд хаалуургу хард хинхигээр өшгчөнд хийжилж орилж гарлаа. Галаа, чи тайван бай. Наа таалах чинь онгоохгүй гэж би чамд хэлэх ёстой юм бэ. Зүгээр л чаахан тайван байж ил та. Хоёлаа ярилцъя. Новш гэж би хаана байна? Чи манад байна. Манайх жаахан тохиомтой байгаа байх л та. Ирсэн зочид маань дандаа л явах гэж яард. Чи ч гэсэн бас тэдэнтэй адил юм шүү дээ. Би явмаар байна. Чамд яг юу хэрэгтэй юм бэ? Би чамд хангалттай мөнгө өгч чадна. Нэрэн шүү. Надад чиний мөнгө хэрэггүй. Мөнгө хэрэгтэй байсан бол би ийм арга хэрэглэхгүй. Чи дуулж. Би ганцаардаж байна. Үхэн гэдгийг мэдэхгүй хүмүүс энэ орвоогоор дүүрэн байна. Тэд нэр ууж идэж, наргиж, цэнгэж, унтаж ивдчихий. Тэд нэр юу ч мэдгүй сохор амьтад. Тэндүү их жаргаж чинь. Чи бол тэдний л нэг. Галаа. Чи хизээ нэгэн цагт үхэн гэж бодож ийсэн үү? Мэдээ чи бодохыг ч хүсдэггүй л дээ. Гэвч чи үхэн гэдэг чинь үнэн. Нэгэнд л өгөх юм чинь эрт орой байх нь ямар хамаагүй байна. Гэтэл тэрэн дээрээ тулаад ирэхээр чи өгөхийг ч хүсэхгүй. Амьд үлдэхийн тулд яаж тэмцэж тэмүүлэх болтоо. Тэнийг усан тэнэг хэдий тухайн үедээ аим гарч чадлаа ч гэсэн дараа нь тэгээл чи өгөн шүү дээ. Тийм үстэй. Босод хүмүүсийн өгөж байгаа нь чамд огтхон ч хамаагүй байдаг. Чи үхлээс хүнхэлцгийн хагартал айдаг хэрнээ босод хүмүүсийн өгөж байгааг ерөөсө тоодоггүй. Тэгээд энэ бүхэн чи надад ямар хамаатай юм бэ? Дуугүй сонсч галуудрах. Чи үхлийн үнцийг, амьдралын үнцийг ойлгох хэрэгтэй. Чи эндээс гарах гэж яасан их хүсч тэмүүлж байгааг чинь би харж байна. Энд чинь чамайг амьдрах агуу их хүсэлтэй байгааг чинь харуулж байна шүү дээ. Чиний энэ амьд явах хүсэл чинь хэр их болохыг би гарахыг хүсэж байна. Ойлгож гин үү чи? Чиний энэ амьд явахсан гэсэн новшийн хүсэл чинь чамайг ямар үйлдэл хийх чинь харъя л та. Бурхан минь чи юу яриад байна? Би чамайг ерөөсөө ойлгохгүй байна. Галуудрах ингэж хэлээд төрөөчийн баялуу удаанаар бөхшүүлэн ханиалгалаа. Би чамд нэг сайн зүйлийг хэлье. Чи тайван сонсох ёстой. Өрөөний голтойгоо тэр хоосон тарийг харж байна уу? Тэр дотор хор байсан юм. Ямар ч хүнийг 2 цагийн дотор өхүүлж чадах гайхалтай хор. Их ч үнэтэй. Гэтэл одоо тэр үнэтэй хор маань чиний биеийн дотор орчгаад өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа. Лавл би чамд энэ дарааг хийсний дараа хагас цаг гэртээ хугацаа өнгөрснийг дуулгахад жаахан харамсалтай байна гэхүүд. Юу гэнэ? Мөн өөдгөө нош. Би чинь жаахан хүүхэдтэй хүн шүү дээ. Би чамд ямар гай болсон юм бэ? Би охинтой хэрэгтэй. Ойлгож гин үү? Тэр дөнгөж сургаахан настай. Тийм ээ. Яг л инхрима шиг. Инхрима бас 6 настай. Тэр төрүүнээс хойш бид хоёрын юу ярьж байгааг сонсоод уйлаад л томоотой нарахгүй сууж байна. Магадгүй их хайж байгаа болгоор л уйлж байгаа биз. Түүнд бас аав ээж байгаа.
Тэд нь одоо түүнийг хайгаад сүйд болж байгаа нь мэдээч. Даан жохноо энд байгааг нь яаж мэдхий? Шал өөр газар цагдаа нартай нийлээд л хайгаад байгаа зурагтай байсан. Би түүнийг өчигдөр шөнө авчирсан. Тэрийг танаа охинтой чицсэн. Цэцэрлэгт явдаг. Хөөхөн ох. Галуутрах инхрэмар угаалаа. Өөрийнх нь охинтой дэндүү адилхан охин аврал ирсэнүүдээр өөрлөн ширтэж байгааг галаа олж харжээ. За тэгээд галаа. Чи цааш нь сонсч. Би чам сая муутыг нь дуулгалаа. Одоо харин сайныг нь дуулгана. Чи амьд үлдэх боломж байгаа. Бүр амьд үлдээд эндээс гараад явах боломж байна. Гэхдээ энд нэг дөрвөн үйлчлэлтэй. Энэ өрөөнд хоёр хүн байна. Энэ хоёр хүний нэг л амьд гарах болно. Миний юу хийж байгааг чи ойлгож байна уу? Чи инхримаг ал. Хоолойг нь хутгаар хэрч. Тэгвэл би чамд хорны хөрөндгийг өгөх болно. Энэ тариаг өөрийнхөө судсан тарихад л болно. Ойлгов уу? Өөрийнхөө ингэж хэлээд бас нэг өөр тариаг атган авч галаад харуулж байгаагаа намуу харж байлаа. Энэ бол ерөндөг. Чамайг инхримаг алж чадвал энэ ерөндөг чихний шагнал байх болно. Тэгэхэд чи өөрийнхөө ихнэр хүүхддэрээ очих боломжтой болно гэсэн үг л дээ. Тэд чинь чиний дуртай хоолыг хийчихэд хүлээд суугаа гэдэгт би итгэлтэй байна. Nooш гэж юу гэсэн үг вэ? Тэр чинь ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй жаах охин байна. Би яаж түүнийг алах юм бэ? Би үүнийг хийж чадахгүй шүү дээ. Сайн байна. Бас хүн чанартай ир байх нэ. Мэдээч чи инхримэг алахгүй болж болно. Тэгвэл энэ жаахан охин надаас илүү чамд баярлна. Гэхдээ мэдээч цаг орчмын дараа үхэхэд охин эндээс ганцаараа гарах болно. Энэ бол шудраг хэрэг. Чи охиныг амьд үлдээхийн тулд өөрийнхөө бүх амийг зольж чадах. Энэ бол миний тоглоомын гол дүрм. Бүх шийдвэр чиний гарт байна. Охиныг алаад өөрийгөө амьд үлдээх үү? Өөрийгөө өхүүлээд охиныг амьд үлдээх үү? Энэ бол чиний сонголт. Эцэст нь хэлэхэд чиний сонголтоо хийх хугацаа чинь улам бүр багассаар байгаа гэдгийг сануулъя. Хор чиний бид маш хурдтайгаар дарахж байгаа. Тэнгэр минь, заавал ингэх хэрэг байгаа юм уу? Надад ерөнхөө өгчөөч дээ. Гуйж байна. Галуудрах ингэж хэлээд зуусаар бөгшүүлэн ханиалав. Чи харж байна уу? Хор магадгүй миний хэлсэн хугацаанаас ч өмнө чамайг өгүүлж мэдхий. Ямар ч үйлдэл шагналтай байх ёстой. Чиний охиныг алсны төлөөх шагнал бол ерөндөг. Тэнгэр минь, би яаж ийм жоохон охиныг алах юм бэ? Би чинь амьдралдаа хонж алж үзээгүй шүү дээ. Би чамайг заавал ал гэж алавдаагүй үстэй. Зүгээр л сонголт өгсөн. Харин алийг нь сонгоо, чи өөрөө шийд. Яах вэ хэрвээ охиныг өрөвдөж байгаа бол чи хэсэг хугацаанд тарчилж байгаад л дуусчихна. Харин охиныг алъя гэвэл би хаалганы ойролцоо худаг орчихсон байгаа шүү. Тэр худаг чиний үйлдэлийг чинь хөнгөвчлөх болно. Хараад эзэн муугаж донтоо. Би энэ хоёр сонголтыг чинь алийг чинь хийхгүй мэдв. Би эндээс гараад чамайг барьж зөх газарт нь ойж шийдвэрлэх болно. Тэгээ тэг оролдоод үз. Харин тиймэл цаг алдсан хэрэг болох болов гэж би яаж байна. Өөдгөөнт амилсан чөтгөр гаж муу донтоо өмнөш. Чи бол адгуус, муу атгуус. Чи мол ердөө нэг муу гаж донтоо атгуус. Галаа үгээ гүйцэж чадалгүй бөгшүүлэн ханиалгаж бүр өвхрэг унаад уцусаар бойлж. Гэтэл энэ үед аль түрүүнээс хойш өрөөний болон чимээгүй хүн мэгшиж ойлж байсан игрэм охин галаагийн хажууд гүйжирлээ. Тэрээр ахаатай зүгээр үү гэж хэлээд өөрийнхөө цэцгэн хэтэ жижигхэн алчуураар завжийхэн даган урссан цусыг харчжээ. Галуудрах юуж хэлэхгүй охин руу ширтсээр. Намун энэхүү хард арсан аимшиг зүуднээсээ сэрэх гэж чадахгүй байлаа. Тэрээр өөрийнхөө өнөх насны амьдралдаа хэн байснаа харж байгаагаа маш сайн ойлгож байв. Би алуурчин байсан байх нь гэсэн бодол түүний оюун ухаанд эргэлдэж байгаач тэрээр энэ үзэгдлээсээ салж чадахгүй дарчаасаар. За тэгэхээр галаа минь чамд ч одоо ердөөл ихтэл ядаж 35 минут үлдсэн юм шиг байна. Гэхдээ энэ бол миний тооцоо л доо. Өөхөх мөч хүртэл чинь 35 минут. Яг бас жиж баггүй хугацаа. Чамд сонголтоо хийх цаг байна. Өөдгөө адгуус галуутрах ингэж хэлээд өндөлөө. Галаа чи охинтой тэр охиндоо өөрийгөө маш их хэрэгтэй гэдэл үсчихэд байсан биш үү? Чамайг тэр охиныхаа төлөө бас өөрийнхөө амьд явах өдрүүдийн төлөө юу хийж чадахыг чинь би харж байна. Эсвэл бас хаа хамаагүй харилхийн жаахан охины амийг аврах
өрөвчхөн сэтгэлтэй юу гэдгийг чинь үзье. Гэхдээ чи хичнээн өрөвчхөн байлаа гэд өөрийнхөө амийг золиослон шүү дээ. Энэ бол гайхалтай тоглоом. Хамгийн гайхалтай сонголт. Алийг нь сонгосон ялгаа байхгүй. Үхэл амьдрал хоёрын үнцнийг ойлгох, үхлийн амтыг мэдрэх энэ гайхалтай тоглоомыг би хүн бүхэнд тоглуулахыг хүсэж байна. Үхэл эсвэл амьдрал. Амьд явах эрхээ аврахын тулд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй охинд үхэл бэлэглэх ёстой. Ямар гайхалтай хэрэг вэ? Намууны энэ үгийг хэлсэн цөөнхөлөө хонглоор нэг хадав. Инхэмээ охин галаагийн гараас байж хажууд нь чимээгүйхэн суух нь түүнээс амьдрал гуйх мэт. Чимээ аниргүй хідэн хорон мөнгөрөв. Галаа гэнэт шийдвэл бололтой. Маш өгцөн мөндөж босоод охиныг маш үцтэй тулгаж унгаалаа. Тэгмэгцээ тэрээр бүтчин алхаж өөдрөө зүглэн очоод газар дунгасан хурц сутгийг авах нь тэр. Зүйтэй галаа чи өөрийнхөө төлөө бас өөрийнхөө гэр бүлийн төлөө гайхалтай сонголт хийх гэж байна. Охиныг ал. Гэхдээ охины амьдрал гуйсан харц чамайг үхэн үхтэл санаанаас ч гарахгүй гэдэгт би итгэлтэй байна. Ама татаа туус минь. Би чиний хийснээр охиныг ална. Харин чин амлсан ёсоор надад ерөнтгийг өг. Тэгэлгүй яах вэ? Би адгус гэсэн хэлсэндээ хүрэн шүү. Намун ерөнтгийг галаад үзүүлж өгч баясч. Харин галаа хутгийг авч инхрэмаа руу дөхөж байлаа. Тэрээр замдаа бөгшүүлэн ханиалгаж амарамраас нь цус садрагаж гисэн ч галаа охин руу улам төгсөөр тэрээр охиныг алж өөрөө амьд үлдэхэр эргэж буцалтгүй шийдсэн бололтой. Жижигхэн дөрвөлжих мөрөгний болонгуудын дамжин инхрэмаа уйлан зутгаж тэрээр аха намайг бити алаачтай гуйж байна. Би тэнд өөртөө байгаа бүх тоглоомуудыг зөндөө олон чихэртэй өгöd ихүү гуйж байна. Намайг бити алаачтай хэмээн уйлан дуурна. Галаа энэ үгийг сонсоод хэлсэнгүй бололтой. Гартаа атгсан хутгаа хан руу шидэж орхиод газар цөхрөн унаж духаараа шалмөргөж. Харин энэ бүхнийг дээрээс нь харан сууж буй намууны урд төрөл тааламжтай наргагүй инээд алдж байлаа. Галаа дахин бөгшүүлэн ханиалгаж хамар амнаас нь бүр чихнээс нь үрдэл цус гарч эхлэв. Охин чинь чамайг хүлээж байгаа даа галаа. Гэхдээ зүгээрээ чи инхрэмаа охиныг аварсанд нь чинь диваачнд очих ба. Гэхдээ л ихнэр охин хоёр чинь чамайг хүлээж байгаа. Ихнэр чинь чиний дуртай хоолыг хийчихэд хамтдаа орондоо орохыг хүсэж байгаа. Гайхалтай. Гэтэл чи энд айлын охиныг аваад өөрөө өгч өгдөг. Адгуус минь чи амаа татаач. Галаад эзсэнгүй бололтой чангаар хашгиран босоод саяын шидсэн хутгаа очиж авлаа. Галагийн нүд яг л олонгосон араадных шиг болон хуурж инхрэмаа руу дөхөв. Инхрэмаа хэдий зугтыг хүссэн ч галаа хоёрхан хараагаад жаахан охины үснээ шүүрээд авлаа. Би амьд үлдэхийг хүсэж байна. Амьд үлдэхийг хүсэж байна. Надад ямар ч буруу байхгүй. Гэсэн галаагийн шимнэх үхс нам оны чихэнд дуулдах төдий сонсогдох хач. Гүйцээ. Галаа жаахан охиныг орилуулан арын нуруугаар нь газар унгаж байгаад гартаа атгсан хурц утгаар хоол өгн ирчгэн тэр. Галагийн нүүрлөө цус үсрэхэд тэрээр муухай орилж хутгаараа охины биеийг ямар ч өрөвдөх сэтлэхүүгээр бүлж орхилоо. Бас дахиад бүлэв. Бас дахин. Цус арсан тааш тэр юм уу? Галаа бүр аимшигтайгаар улган гарсч орилж явахдаа ерөнтгийг авах ёстойгоо мартчих бололтой. Өндиж ирээд дэшээ намуун руу хараал урсгаж адуус минь химэн чарлж байлаа. Би чамайг ална да. Харж л байгаарай. Би чамайг заавал ална. Галагийн хоолой дахин дуултгаа болж хагаж цацсан 7 сүвээр нь цус атгаад хөсөр онов. Намуу хэдий ерөнтөгтэй тарилгыг доош нунагсан ч галаа түүнийг авч амжилгүй амьсгал хураажээ. Өшөө орсол дүүрэн шингэсэн түүний нүд намуун руу цооширдож байлаа. Өмнөх амьдралаа харж байсан намуу гинэцсэхээ оров. Тэрээр өөрийгөө халуурчин байснаа ойлголоо. Уг нь намуу угаалгахныхаа өрөөний үүдэнд ухаан алтан унсан ч тэндээсээ хөдөлчихсөн байх нь тэр. Гал тогооныхоо өрөөнд баруун гартаа худаг барьчихсан явж байх бөгөөд зүүн гараараа хуршаалынхаа инхрэмаагийн үснээс жирсгсэн байдалтай байлаа. Намуунаа ихчээ та намайг бити алааштай төхүү. Би гуйж байна. Би танд хүүгэлдээ бас өөртөө байгаа бүх чихрүүдээ өгье. Инхрэмаагийн энэхүү уйланд дуурах үг намууны зүрхийг зүсгэх шиг болов. Тэрээр инхрэмаагийн үсгийч тэр хутгаж тэр зэрэг тавилаа. Намуунаа өөрийгөө чухам яагаад ийм үйлдэл хийж байгаагаа ойлгосонгүй.
Ямар ч түүнтэй уулзраад байгаа энэ муу буух зүйлүүд нь өөрийн урд насны алуурчны амьдралтай нь холбоотой гэдгийг тэрээр ойлгох шиг болов. Инхрима охин гал тогооны өрөөнд болон суугаад мэгчин уйлж эхэллээ. Инхримагийн уйлгаас өөр чимээгүй энэ мөчөд гинт уц духарх чимээ хадлаа. Инхрима охины хүзүүнээс сүултээ гар уц духарч байхын тэр охин уцаа авснаа Намуна руу гарав. Намуна ихчээ, тантай галаа ах ярих гэж байна. Хоёр хацрыг нь даган урсаж байсан нулимсныхаа шорог амтыг Намун хэлээрээ амтлаа. Тэрээр нэг л мэдхэд харилцуурыг авчээ. Харин Инхрима охин зөрж гараад гүйчих. Үхлийн үнэр, үхлийн амт ямар байна та? Адгуус минь. Үхтэл болох цагч нэрлээ. Намун энэ үгний хариуд юу ч хэлсэнгүй. Тэрээр тагтан дээрээ гарчихсан зогсож. Адгуус минь. Үхлийн амтыг мэдрэг гэсэн үгс Намууны чихэн цорайцаар. Намун тагтан дээрээс доош тонгоо харахад газар дайвалзан харагдаж нүүрлүүнд босоод ирлээ. За ингээд энэхүү өгүүлэлт дуслаа. Та бүхэн сэтгэгдлээ комент хэсэгт бичээрэй. Тий, бичлэгийг үзэж дууссан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Гүлхүр цөөлөн